Та бүхэн Ганагийн сувагтай хамт байна. Хэрвээ миний бэлтэж буй контентууд танд таалагдж байгаа бол subscribe дарахаа битгий мартаарай. Чин зэргийн халиун саарл номноос 3 дуу. Үдшилэг эхэлснээсээ хойш хурдан дуу тавьж хамаг хүмүүсийг самсгонуулсан залуу ашгүй нэг уянгийн дуу ихшгэлүүлв. Love of my life явж ирэхэд би түүнийг өрхөр зориглон очсон юм. Гунигтай эргээд эрхийг нь гуйсан энэ дунд би дуртайг хэлэхүү. Нэгдүгээр бадаг дуусахад би түүний өмнө аль хэдийн очсон байлаа. Хүрэн өнгийн урт даашин зөмсөж үсээ хойноо шууж боосон түүнийг харах болгондоо биеэр минь цэглгангүй шиг татварнаж гарын алга хөлрөн тэрүүхэндээ балмагддагч энэ удаад харин сансныг бодвол гайгүй шүү. Өмнө нь ганц нэг удаа урлагийн дугууланд таарч байснаас цаашгүйч зориг гаргаа очсон ман тэр. Түүний талаар сургуулаар элдв золбин үгс хийсдэг ба олон хөвгүнтэй үргэж байсан басчгүй зугаа цэнгэл дуртай юм гинлэг их мэтэрэ үл тасарна. Бүр нийгмийн тэнхмийн эрхлэгчтэй холбож байсан удаатай. Өөрийнх нь өмнө очиж зогссон намайг тэр удаан хүлээлгсэнгүй гараа өгсөн юм. Бүжгийн талбайн болонд бид хоёр бүжиглэн удалгүй бэлхүүсээр нь дэвэрсэн миний биеэр нөгөө цэглгаан гүжиглэн тэр. Бие минь тархиндаа эзэмдүүлэхэ болж удвал юу ч болж мэдхэр болох үед түүний халуу дүүгсэн биеэс нь аль болох зайтай байхын тулд хичээх намайг тэр дотроо гадралсан бололтой тэхээс тих гисэн мэд тэрвэрлэлтэй улам лавшруулан хамаг биеэрээ өөр рүүгээ шахахад золтой л ордөө тавьчихсангүй. Болж байгаа бүхэнд баламгдсан би жаахан сэхээ орж орчин тойрноо гүйлгэн харвал дээдэнгийн хідэн нөхөр намайг зан ээлдэв юм ярилцаж зарим нь чанга хөхөрх нь хэрэгээр надад сонсох гэсэн санаа биз. Гэвч тэд бүгдээрээ надад атаархаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байлаа. Удалгүй дуу дуусч бид хоёрын бүжигч өндөрлөлөө. Үдшилэг тарсны дараа түүнийг би дахин харсангүй. Богинохон боловч гайхалтай хитгэн хормоос аз жаргалын дээдийг амссан 2 дугаар ангийн турунхай борхуу намайг тэр үед тогтож харсан хүн байвал инээдэ барьж дийлэхгүй байсан биз. Баяр хөөртэйгээр гүүг шахам сургуулаас гарах үед үүдэнд намайг шоолон инээлдэж байсан дээдэнгийн хөвгүүд зогсож байлаа. Мэдээж үгдсэн, маргаан дэгдээсэн. 4 залуугаас тус бүр нэг жавтыг хүртэж хөмсг маань задран зүрхэн улаан цус олгойдон нүүр ам зайгүй будсанж би тэрэнд огт бохимдсангүй. Түүнтэй хамгийн ойр аваачсан тэр үдшийн донд би хайртай. Хаяахан хөмсгний минь дээхэн талд байх зорвыг анзаарах бүртээ би тэр дуг сонсдог юм. Тэр цагаас хойш би түүнтэй дахин таараагүй. Магадгүй түүнийг өөр сургууль руу шилжсэн гэдэг нь үнэн байх л та. Хаврын хавсрахтай нэг өдөр найзын маань хормын үрлэг ирлээ. Хэдийгээр 2 хүүхдийн ээж ав бололцож ханилан суугаад 10 гаруй жил өнгөрсөн ч хурмаа хийгээгүй байж. Сүүлийн 2 жил гаруй гадаадад байсан болохоор 2 найзтайгаан уулзаж баяр хүргэх нь миний хувьд зайлшгүй тохиолдол шинэ хослол худалдан авч тэрүүхэндээ бэлтлээ. Хурмын 7 зочид иржээ. Хүргэн болох найз маань багын хідэн нөхөдтэй тусгайлан ширээ засуулсан нь бидний төлөө сэтгэл гаргасан нь илэрхий. Хоримж гайхалтай боллоо. Бэрийн талын ажлын найзууд гих бидний үеийн хідэн бүсгүйчүүд хоримын чимэг болж ирчүүдийн харааг булаана. Нэг хэвэн цутгачсан мэт 10 орчим бүсгүйчүүдийн байгаа байдал бие авч яваа зэрэг нь орчин үеийн эмэгтэйчүүдийн өнгийг тодорхойлох мэтээ. Найрч сайхан болж
Ахмад настан балчир хүүхдүүд цөөрөхөд үеийн залуусын үдшилэг эхэллээ. Олонний танил ганц нэг дуучид дуулж хурцаар бүжиг эхлэхэн тэр. Өдрөөс хойш цоглог байдлаараа зочдын хараг булаасан нөгөө бүсгүйчүүдээс ганц нэг нь явсныг стооцвол бараг бүгдээрээ шахуу бүжгийн талбайд бүжгэлцгэн. Хэн хүний харцыг булаасан тэдгээр бүсгүйчүүдийн дотор олон жилийн өмнө ганцхан удаа бүжиглээд дахин хараагүй тэр байлаа. Яагаад би анзаарсангүй вэ? Магадгүй тэр 3 дугаар ангийн оюутан охин биш, нас бид хүрсэн бүсгүй болсон болохоор юм болов. Гэхдээ түнд оюутан насны галт цогтой харц нь хിവэрүүлдэж. Ялэмгүй мэрэлсныг стооцвол ер нь хിവэрэ байна гэж. Магадгүй хүүхдийн ээж хүний хань болсон байх. Гэхдээ тэр сайн яваа нь байгаа байдлаас нь илт харагдаж байлаа. Тэр жилийн сургуулийн үдшилэг шиг хөнгөн аяс голдуу явсны дараа тэр нэгэн дуу явсан шиг DJ залуу уянгын дуу игшгэлүүллээ. Хос хоёр бүжгийн талбайн голд тас тэврэлдэн бүжиглэх нь аз жаргалын үлгэрийг хөөрнөх мэд гайхамшигтай. Удалгүй хоёр хосын хажуугаар олон хосууд бүжиглэж эхэллээ. Хэдий хэр хугацаа өнгөрснийг мэдсэнгүй би түүний өмнө тэр техникийн үжшин адилаар бүжгэн дөрөн зогсож байлаа. Тэр намайг таньсан бололтой нэмсэглэн гараа өгсөн юм. Энэ удаагийн бүжиг юм юмны зах үзэж туршлага хоримтлуулсан миний санаачлага дөр өрнөсөн гэхэд болно. Түүнийг өөртөө наан ааж уухан найхах нь үүлэн дээр хөвөх мэд. Род Стюартийн Sailing дуу намуухан ихшгэлэн. Дуу дуусахад бүгд ширээ рүүгээ буцах болж энэ дуу хэтэрхий богинохон мэт чамлалттай санагдаж байлаа. Тэр оройд санаа сэтгэл нийлсэн 20 орчим залуус үргэлжлүүлэн үүр зайтал наригэн хоримлагч хоёрын зусланд онсон юм. Гэхдээ тэр байгаагүй. Харин гоёлволгож хүзүүндээ зүүж ирсэн нэмгхэн торгон алчуур нь ягаад ч миний халаасанд үлдсэн байсан. Хаяа би тэр алчуурыг харах бүртээ Sailing-ийг сонсдог. Өдөр хоногуд нүд ирэмхийн зур өнгөрсөөр нэг мэтгэд нас 50 өнгөрч 60 руу төгчгчээ. Энэ хугацаанд юу болж өнгөрснийг би өөрөө ч гүйцэд мэдэрч амжсангүй. Ямар ч байсан би ирүүл өр хүүхэд маань элэг бүтэн өсч томорцоосон нь сайн хэрэг. Бага охиныхоо нөхрийн урилгаар алс хол Францад эхнэр бит хоёр очих болсондоо баяртай нилээд хэд хоног өнгөрлөө. Хэдийгээр ажлын шаардлагаар цөөн биш улсад очиж байсан ч урилга заллагаар тэгээд бүр хайртай охин дээр очиж үзээгүй болохоор аргачгүй үз. Урт нислэгийн дараа хайрын хотод буулаа. Хэдийгээр нас явж альваа зүйлээс авах таашаал буурсан ч хөгшин Европын гайхалтай хотод ирээд нүд маань дахин нэгдсэн юм. Годомж талбай, зоогийн газар, хүмүүсийг нь харилцаагээд бүх юм сэтгэгдэл төрүүлнэ. Хүргэн маань ч дажгүй ажил төрөлтэй залуу юм. Ганц гэмн англи хэлээр ойлголцох гэдэг нь надад хэцүү. Удахгүй анхны үрээ тэврэх охин маань ч жаргалтай байгаа нь хэлт. Буцах өдрийн өмнөх үдэш биднийг нэгэн сайхан зоогийн газар турлаа. Хоол идчихээ суухаас гадна бүжгийн талбайд нь чөлөөтэй бүжиглэж болдог гэдгээрээ алдартай гин. Дандаа олны мэдих сайхан аялгуунуудыг шиглэн би чадахгүй мөртлөө их нэртэйгээ 2 ч дуун дээр бүжиглээд авлаа. Бас охинтойгоо найхаач мартсангүй. Зоогийн газар хаахвалж сүүлийн дуу тавихад би түүнийг олж гарлаа. Нөгөө хоримнаас хойш дахин тааралдаагүй байсан юм. Тэр бас хань жил үр хүүхдүүдтэйгээ яваа бололтой. Яг хэвээрээ шүү. Гайхалтай юм. Түүнтэй би заавал хөгжим аялгау ихшгэлсэн газар таардаг нь хувь заяаны шоглом гэлтэй. Нэг мэтгэд би түүнийг бүжгэнд өрхөөр өмнө нь зогсож байх нь тэр. Сүүлийн бүжгэнд өрхөд тэр татгалцсангүй. Олон хосуудын дундуур орон
бид хоёр бүжгэллээ. Эхнэр нөхрүүдээ байгааг ч мартаж. Олон жилийн өмнөх оюутан охинтой бүжгэлж байгаа мэт санагдах нь гайхалтай. Бид хоёулаа эргээд хорхон насанд авчсан мэт. Танхимд үлээ их шиглэн. There she was like a picture. There she was just the same. Алс хол хүний нутагт бид хоёр сүүлийн удаа бүжгэлсэн нь тэр. Амьдралдаа бид 2-3хан удаа бүжгэлсэн. Харин нэг ч үг сольж үзээгүй. Магадгүй хэлэх гэсэн үгсээ тэр 3 дугаар хэлчихсэн байхаа л гэж би боддог юм. Ule, ule, oh.